friends with the monster that's under my bed. Get along with the voices inside of my head. You're trying to save me, stop holding your breath. And you think I'm crazy. Хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг үргэлжилсээр байна. Сайн байцгаана уу үзэгчдээ, сайн байцгаана уу хөлбөмбөгийн хөгжөө нэмэгч нараа. Та бүхэнд энэ сайхан өчигшийн мэндийг хүргэе. Хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За манай хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг 2015-аас 16 оныхоо шинэ улирлын дугааруудыг та бүхэндээ энэ оны 9 сараас эхлээд хүргэж байгаа. За мэдээж хөлбөмбөгийн эргэн тойрны сонирхолтой эрхмүүдийн бестселлер болсон номнуудын талаар бол ярьж байгаа. Ингээд Гари Невилл, Карло Анчелотти, Жозе Мориньо гэдэг одоо хөвөрч байна. За ингээд онцгой нэгний 70 ертөнц гэсэн номыг бол одоо манай нэвтрүүлгийн гол баатар гол дүр та бүхэндээ хүүрнэн өгүүлж киног бол бас үнэн төлбөр өгүүлж төлөвлөж байгаа. Ингээд студид тайлбарлагч Балжаах минь хүрэлцэн ирсэн байна. Үчи минь дүргээ. За үчи минь үзэгчдтэй ч гэсэн үчи минь дүргээ. За Балжаагаар сонь сайхан юу байна вэ гэж. Гоод сонь сайхан юу бах вэ? Тэгээд хөлбөмбөгөө тайлбарласан шиг номоо уншиж бэлсэлтэй. Номоо уншиж наад чинь бол одоо ерөөсөө яг зүгээр гэрт байхад бол одоо ерөөсөө юу штэ. Жинхэнэ шүдний өвчин шүү дээ. Одоо яанда одоо нөгөөх нь одоо энэ 7 хоногт одоо бас одоо юугаа ярьж хуухай майчнда гэсэл. Тэгэл За энэ номны талаар та бүхэндээ танилцуулахад одоо Эрдэнэ соёл гэж ах маань редакторлож одоо Насангийн Баяраа хэмээх залуу бол орчуулж ингээ та бүхний гар дээр бол очиход бэлэн болсон байгаа. За тэгээд мэдээж 12 бүлгээс бүрдэж байгаа энэ номыг та бүхэн бас дэлгүүрүүдээр худалдаж аваараад одоо өөрийнхөө бодлоор бас уншиж тунгаагаарай гэж хүсмээр байна. За өнгөрсөн дугаараар бол хоёулаа Жозе Мориньо болон Икер Казильяс мөн одоо Жозе Мориньогийн Реал Мадридын тэр ард бас ямар сонин тийм үйлдэлийг хийжсэн талаар бол ярьсан. За өнөөдрийн дугаараар хоёул юу вэ? Өнөөдрийн дугаараар дээр бол одоо ерөөсөө яг тэгж Реал Мадридын төгсгөл ерөөсөө Флорентино Перес бол аваргуудын лигэд төрүүлээд өгөөч л гэдээсэн шүү дээ. Тэгтэн аваргуудын лигэд төрүүлээд өгөж чадалгүйгээр тэгэл дууссныг одоо бид нар бүгдээрээ мэдж байгаа. Ямар уран зохиолын ном биш хамгийн сүүл яад дуустсан бол гэдээ унших юм биш. Хараад мэдж байгаа юм чи угаас. Тэгэхээр бол одоо тэгэл Челси рүү хэрхэн одоо зулаасан тохиолдолтой ярина. Яг үнэ одоо тэгжл хэлэхээс өөр аргагүй шүү дээ. Яг үнэ. Өстө нарыг янзын амтан байсан гэдэг нь гаднаас хараад үтсэн байлээ л дээ. Тэр нэг сэтгүүлч. Яг харж байгаа л тухайн тоглогчтой бас нэг уулзаж нэг энэ бол би ингэж нь баг үнэн биз гэж байгаа л тэгээд тийм болсон гэх. Тэгэл Мориньо бол ерөөсөө юм бүхний дээр бол ерөөсөө өөрийгөө би л болж ивэл бусд нь хамаа. Гэсэн сэтгэл бас Гэсэн сэтгэл энэ номон дээр болж байгаа. Мориньогийн. За Мориньогийн хувьд бол одоо Реал Мадридыг удирдаад юу үнэн байсан бэ гэвэл аваргуудын лигийн баг болгож чадсан үнэн. Яагаад гэвэл одоо тэрнээс өмнө Реал Мадрид одоо 6 улирал дараалал нөгөө шүгэ 16-аас хэтэрдгүү. За тэгээд тэрний дараагийн улирлууд дээшээ явсан ч гэсэн шүгэний дөрөвт юусоо орч чаддгүй юм баг байсныг нь Жозе Мориньо хурж Реал Мадридыг 3 улирал дараалал шүгэний дөрөвтөд үлдээсэн. Харамсалтай шүгэний дөрөвс хитрээгүй. Байерн Мюнхен, Барселона, Боруссия Дортмунд гэсэн багуудад орж ирсэн. Тэгээд хэрвээ яг л одоо Балжаахын түрүү хэлсэнчлэн өнгөрсөн дугаар дээр ч гэсэн бид нар ярьж байсан. Хэрвээ би бас нэг талаас ингэж хараад байгаа байхгүй. Хэрвээ Жозе Мориньо аваргуудын лиг төрүүлчихсэн бол бүх эрх мэдэл энэ хүний гарт очоод бүр сонин нөхцөл байдал руу ч орохыг үгүйсгээр байсан. Хөлбөмбөгийн бурхан тэнгэр наадах чи гисгэс. Тийм байна. Чи битэд авраад байна. Тийм байна. Чам шиг тогоочийн ажилд ордог, цэвэрлэгчийн ажилд ордог. 8 панз үсрэхэд Моу мэднэ. Хэнийг ах уу гэдгийг Мориньо мэднэ. Хоёр гайхамшигтай тоглогчийг хоёр агент хөтлөөд ирэхэд тийм ээ. Би Жоржи Мендишийн хөтлж ирснийхаа аваад мөнгөний хаваагаа цохно гэдгээ наад чинь мэднэ. Аюултай дурахгүйсэн байгаа шнаа. Тэгээд Жоржи Мендишийн хөтлөөд гаргаж ирж байгаа бага насны адуунуудыг үн хүргэж зарахын тулд хайр найргүй талбай дээр тоглоулдаг байсан байгаа шнаа. Бас ийм заваа юм хийж исэн байгаа. За энэний жишээ. Би чиний үг нь няцаалт юм. Аваргуудын лиг болгож чадсан уу? Чадаагүй. Аваргуудын лигийн ёстой үнэхээр хөгийн зан гаргасан. Дортмунд дээр. Дортмундд яваад очсон. Шүгэн дөрөв төлөлдсөн заа юу. За. Шүгэн дөрөв төлөлдсөн яваад очсон чинь өглөө босоод ирсэн чинь урд шин Байерн Мюнхен Барсаг 4-0-ээр өстө хураагаар нэргээ алдсан. Амар том гайхамшигт мэдээ хүлээж ирсэн. Ийм гайхамшигт мэдээ хүлээж яхад Моу нөгөө нэг бараа болгостой цуглуулаад цаанаас өрд. За гарааны 11. Серхио Рамос баруун жигүүртгээл гэсэн. Бүгд балах гээл явсан.
Месут Өзил тоглооны баруун жигүүрт гэсэн бүгд балах гээл. Арын хамгаалалтын төвд Варан гээл тэгсэн чинь бүгд балах гээл явчихсан. Тэр Вараны чинь нэстэ илгэлж байгаад нэстэ алдсан байлээс надад Дортмунд чинь тийм ээ. Би одоо тайлбарлаж байсан. Тэгээд тухайн үед моо тийм хогийн юм хийгээ явж ийн гэж би яаж санах вэ? Өзил баруун жигүүрт гүйж байгааг нь би тайлбарлагч харчаад моо тэнд тавьчихсан гэж мэдэхгүй байгаа ш. Энэ одоо өөрөө л гүйж байгаа юм байлгүй л гэж бодоод байгаа үстэй одоо тайлбарлаж байгаа. Ингээд гараанд яг Сигнал Идуна парк чинь аваргуудын лигд болохоор нэг өөр нэртэй болчихсон юм аа. Нөгөө Вэлс биш ямар нэг нэртэй болчихсон. Тэгэл ихний тоглолт хийхэд бол тоглолтын дооны харьцаа нэгдүгээр үедээ тэгэл Вараны бас нэг гайгаар гол мод ороод тэгэл Пипе Варан хоёрыг арын хамгаалалтын төвд холбон тавьж өгнө гэдэг бол амиа оролцсонтай адилхан юм болж байгаа юм байна л да. Яг тэр үед ч үү дээ, тэр үед. Ягаад гэвэл Варан бол яг өдөх шиг юм сайн бол байгаагүй туршлагагүй байсан. Тэгээд өмнө нь Серхио Рамос талбайн төвд тавигдахаараа хамгаалагч нараа дагуулад урагшаа шахаад Барсаг хождсон байна л да эднэр чинь. Эднэр ерөөсөө яаж Барсаг хожсон гэхээр ерөөсөө 2 сарын 24-нд Барсаг бол одоо цомд хожсон юм байна л да. Тэгэхэд бол Мессиг бол ерөөсөө юу ч хийлгээгүй гэж байна. Моо тийм даалгавар өгөөгүй. Рамос ерөөсөө за яг тэр тоглолтод орохын өмнө бүгд нэг яриг тохирсон юм байна. Дахиж энэс хойш бүгдээрээ шүүгчийг янз бүр болохгүй. Талбай дээр гол оруулчаад тэнэг үйлдэл хийхгүй. Хожигдсны дараа хинээс ч буруу хайхгүй, хэнийг ч буруутгахгүй, нарийн чанд дэг журамтай тоглоно шүү гэж ороод Серхио Рамос 2хан алдаа гаргаад 1 шар хуудас авдаг нь тэр Дортмундын хариу тоглолт гэлөө Барсатай хийсэн тоглолт гэлөө тэгж байгаа. Юрос Рамос ч явж ороод тэгсэн гэж шүү дээ. За бүгдээ ингийн. Флорентино Перес бас тоглогчтой дуудаад хэлсэн юм байна л да. Та нар бас нэг яг нэг зарим үед нэг өөрийнхөө зүн бэлгээр бол тоглооч. Би тэрийг чинь бас хармаар байна те. Энэ төргээд ингэсэн юм уу да. Тэгэнгүүт юусе яг талбай дээр гарч ирэхдээ бүгдээ ингэж нэг үзэн шүү гингүүд гарч ирэл юусе шууд урагшаа шатсан юм биш. Тэгсэн чинь юусе Месси ч нөгөө нэг хоошоо суусан багт нөгөө Барса чи бүжиглэхтэй янз юм те. Тэгэнгүүт эдгээр ингээ урагшаа гараад өнгөт юу болов гэдэг одоо. Энэ нэг таргуудахгүй яваад очсон таргуу нүхнээсээ гарч ирээ над руу дайрвал би айгуул зүхтаан та. Тэгин штэ. Галзуу таргуу юм бэл. Тэр шиг юм болчих. Тэгсэн чинь Сигнал Идуна паркт тоглох гээд ирэхдээ одоо чамайг чи миний үгнээс зөрөөд тийм ээ. Байгаад байгаа бол чи ингэхэд тэгээ Пипедээ ингэж хэлсэн юм шиг байна. Нөгөө хамгаалагч довтолж ирж байгаа улсаас аль болохоор ингээ зайтай байх тусмаа хинрүүн ч очсон бэлэн байх уу те яг ингээ тулахгүйгээр тэгэж урагшаа шахахгүйгээр ингээ зайгаа бариад ингээ ухраад хараад байх юм уу хаашаа. Пипен тэгж их үгээр нь тоглолтын гинэ. Варан, Арбело, Иссен, Алонсо, Хейдира, Ди Мария, Контрао гэсэн Мориньогийн үгээр байдаг бүлэглэлийнх. За Рамос, Касилес, Бенз, Өзил, Криштиано Роналдо үгэнд нь ордгоо бүлэглэлийнх. Тэгэнгүүт үгэнд нь ордгоо Касилесийг сэлгээд суулгаад Рамосыг баруун жигүүрийн хамгаалалтанд тавьж өгөөд Варан, Пипе хоёрыг гол тавьж өгөөд Өзлийг баруун жигүүрт хийгээд өгсөн чинь бөө зочдуудлаас гарахтаа тэрний оронд Өзил гараанд гараагүй нь дээр Өзил гараанд гаралгүй байж хагаад 2 дугаар үед сэлгээгээр орж ирээд төвдөө тоглосон бол бидстэ нэрэ янзын болох байсан гэдгийг тоглолтын өмнө ярилцгаасан гэж юм. Тэгэл талбай дээр гарсан. 1-р үед 1-1 гэж юм. Тий. Роберт Левандовски 8 дахь минутанд Марио Götzeгийн дамжуулалтаар хариу голыг нэг Гонзало Игуайны дамжуулалтаар Криштиано Роналдо ороош 1-1-ээр дуусч гарч ирсэн. Энэ үед бол одоо Реал Мадридийн бүх зүйл сайхан байгаа. Ягаад гэвэл тэгээ ороод ирэнгүүт гэсэн. За та нар мараг хэдэн манууханууд 1 гол хийсэн чи их юм. Одоо нэг үзэгчдийн хувьд бол эн чинь сайн мэдээ болж байгаа шүү дээ. Ягаад гэвэл нөгөө сэнгэлтэгт нь очоод 1 гол оруулаад амна 1-1 гэдэг үр дүнгээ бариад гэртээ ирэх юм бол айгүй ашигтай гэж бодож итэл 70 ертөнцөд за болжтой наад чинь. Серхио Рамос асуусан гэх. Энэ Өзлөгээр нь яаж хамгаалах юм бэ дасгалжуулагч гэж. Талбай дээр л хамгаалахгүй өөрөө хаана яаж хамгаалах гэдэг юм ингээд ёжилсан хариулт урдаас нь өгсөн. Тэгээд 2 дугаар үе дээр бол тэгэл өстой дэл бахуулж те 50 55 67 гэсэн 3
минутанд Роберт Левандовски 4 хийсэн. 3 гол хийгээд нийтдээ 4 гол хийсэн байна. Тэгээд сэлгээгээр Карим Бенземаг, Какаг, Анхел Де Мария 3-ыг оруулж ирсэн байна. За тэгээд ингэсэн гэж байна. 2 дугаар үе дээр хэрэг өштэй дэрэнгүүт Анхел Де Марияг оруулж ирээд талбай контраог гаргаж аваад Анхел Де Марияг оруулж ирээд талбайн төвд өөрчлөлт тэгээд Месут Өзлийг унган байранд нь тавиад гсэн чинь тэр цаг хугацаа аль хэдийн хожигдсон байж. Яагаад хожигдсон гэхээр тоглолтын хэмнэл анханасаа буруу явцсан учраас энэ юм байна. 67 дахь минутанд Левандовски одоо 4-1 болгосон голыг оруулаад 68 дээр Мориньо давхар солилцоо оруулж ирсэн байна. Модрич, Игуайн хоёрыг суулгаад Бензема, Бензема, Ди Мария хоёрыг оруулж ирсэн. Тэгээ Ди Марияг жигүүрт тавиад Өзлийг төв рүү нь гаргасан боловч 4-1 гэдэг үр дүнгээс одоо яах юм. Тэр сэтгэл зүгээр тоглож байгаа тэр Дортмундын залуухан тоглогчнор бол ерөөсөө дийлдэхгүй байсан гэж. Тийм. За ингээд Мориньо буц солих өрөөнд орж ирээд муусан гутамшигнууд минь та нар намайг дэлхийн нийтийн гутамшиг 2 дахь болголоо. Нэг нь Варсад 5-0 болчихсон юм биш үү? Тийм 11 онд. Та нар муусан юмнуудаас болж би дэлхийн нийтийн гутамшиг боллоо. Би ийм хожигдыг авч үзээгүй өнтер гэж бол тэнд бол одоо төвчгсөн юм байна. Тэгээд тэр хаврын өмнө нь Рамос чинь нэг Флорентино Перестийн нэг уулцсан. Сая Гараната багт яагаад хожигдчихоо гэд 2 сарын 2-нд хожигдсон. Тэгэнгүүт ерөнхийлөгч нь асуусан шин бид хожигдохоос яад юм бэ? Дасгалжуулагч чинь ерөөсөө болохгүй байгаа шин. Дасгалжуулагч бид нартай ерөөсөө айгүй гоё. 12 онд та биднийг сайндаа төрүүлсэн гэж бодож байна. Бид нар бараг азар төрүүлсэн шин. Манай хогийн уур амьсгал бол одоо миний хөл байгаа штэ гэсэн гинэ. За. Тэгсэн чинь Дортмундд хожигдохынхоо өмнө хүн Галатасарайтай тоглолцоод Мориньо, Флорентино Перест гэсэн гин. За биш одоо ер нь бараг болидоо. Тэгээ Мориньо болохоор хараа болно гэдгээ бол мэдчихсэн заяа. Ганцхан дараа нь дахиад Челси рүү очиход Мориньод юу хэрэгтэй байсан гэхээр аваргуудын лигд төрүүлсэн гэсэн тийм толгой уншин хэрэгтэй байсан. Тэгэх юм бол тэнд очиод бүх эрх мэдлийг авна, цалин мөнгө бол ерөөсөө амар болно гэж тооцоолж ирсэн. I'm friends with the monster that's under my bed. Get along with the voices inside of my head. You're trying to save me, stop holding your breath. And you think I'm crazy. Хүлэмгийн бестселлер нэвтрүүлэг үргэлжилсээр байна. За одоо ингэжсэн чинь юу яа? Нэг юм бол. За. Дүгнэлт хийж байгаа. За Мориньо Реал Мадридэд ирээд юу хийсэн бэ гэх. Тэгсэн чинь наад сэтгүүлч чинь бол хэлсэн байлээ. Мориньо Реал Мадридэд ирээд хөлбөмбөг гэдэг бол шоу юм аа. Хаалган дээр Адан зогсноо, Касилес зогсноо хамаагүй. Аль нэг нь над хэрэгтэй байх хэвээр. Ашигтай байх хэвээр миний нэр хүнд. Баруун жигүүрт Варан гарна уу, Серхио Рамос гарна уу хэрэг хамаагүй хөлбөмбөг гэдэг чинь. За. Реал Мадрид аваргуудын лигэд 10 дахь төрүүлнэ үү, төрүүлэхгүй байна уу хамаагүй. Ерөөсөө ийм л сэтгүүгээр хандсан Реал доллар гэсэн Жозе Мориньо. Ганцхан өөрийгөө ерөөсөө яаж тэр дэлхийн нийтийн оргилд ерөөсөө өөрийгөө тулгах уу? Нэг ч удаа миний буруу гэж байгаагүй. Яг энийг уншаа байж хахад Мориньо сая тэр өгсөн ярилцлагыг би харлаа л да. Би хожигдох тусам өнөөдөр улам их хүчтэй ажиллаж гэж сая нэг тийм Челсид бахаа хожигдчиход гэсэн байх тийм. Тэгээд ингэсэн. За тэгээд ингэж Абрата 5 сар ерөнхийдөө тохиролцоонд хүрээд авч гин. Тохиролцоонд хүрэхээр өөрөө гэрээгээ болигээ цуцалчаар 20 сая төгрөгийг Челсид юунд Реал төлөх гээд. Реалынхны уурыг хүргэж байгаад хөгжих юм бол мөнгө өгөхгүй. Өнгөт нь удирдах зөвлөлдөр дахиж ороод сүүлийн 30 жилийн шилдэг баг бол Барса гэсэн чинь Реалын хөрөнгө оруулагч нар зүгээр бүгд бараг хасгацч босч ирээ хөөгөө гаргаад ингээ Мориньо ганц төгрөг төлөлгөө Реал Мадридаас 70 сая төгрөг зовчуулж өгөөд 3 жилийн дотор нөгөө ийм төр төлсөн 70 сая евро төгрөг гэх. Нэг морь атуу шүү дээ. Нөгөө 5 сар тохироогоо хийсэн гэдгийг нь яаж мэдчихэв нү гэхээр би ч бас мэдчихэв. 5 сард нөгөө их нэртэйгээ хамт Англид байраа авцсан шүү дээ мань хүн. Лондонд байраа үзээд явж ирсэн. Тэгээд тий. Тэгээд нөгөө улирал дуусаагүй байхад энэ одоо юу болж ийнэ гэж нэгсэн. За Англид ирэх нь
Челсид ирэх нү, Манчестер Юнайтед ирэх нү гэж ярьж ирсэн. Тэгээд Челсид ирсэн. Аль хэдийн нөгөө байраа үзэж явж байгаа. Яг юм нэг нөгөө сарвчтай юм нэг хүүртэг өмссөн, малгайтай хүүрчиг өмссөн тэрнтэйгээ ингээ явж байгаа бичлэг нүртэл байдгийн. Энэ чинь одоо сүрхий хүн шүү дээ. Ааха. Тэгээд явсан байна. За тэгээд тохирогоо бол хийцсэн. Ааха. Тэгсэн чинь Абра бол стандарт янзын сайхан зүйл заатсан байсан гэж. За. Реал Мадридэд авдаг 10 сая евро чинь жилийн эн чинь нэгдүгээрт буурна. Хоёрдугаар За. клубын бүх бүтэц бүрэлдэхүүн, удирдлагын уялдаа холбоо чамайг байхгүй ямар байсан яг хэвээрээ байна. Хэнийг авах уу, хэнийг авахгүй, хэнийг явуулах уу гэдгийг би мэднэ. Абра өөрөө. Ааха. Энэ бол ерөнхийлөгчийн мэдлийн асуудал. Чи энэнд ерөөсөө оролцож чадахгүй. Одоо 8-аас сэлгээнд би маш бага мөнгө зарна. Дуртадаач очив. Очих газар байхгүй. Одоо өөрөө буцаад очимоор байна. Тэнд бол хөөрхөн янзын улсууд бол цуглдсан байж байгаа. Тэгээд очиод Виллианыг аваад шүүрлэг аваад гаргаж өгсөн мөнгөөр нь Самуэль Итого авах гэсэн чинь авахгүй байгаад ахаар нь Торосыг сэлгээнд суулгаад огтголуулахгүй байж байгаа. Самуэль Итог 13 саяар аваад эдний чинь үнэн нь бол айгүй өндөр шттэ бас. Амар юу ярьж байгаа юм. Нөөх тийм амархан нэг юу бол биш. Виллиан 35. Шүүрлээ 22. Самуэль 30 гарцсан Самуэль Ито сэлгээнээс орохын тулд 13 сая. Бас л өөрөөхөө авирлж байгаа үстэй. За Виллиан шүүрлээ 2 ч яах вэ те. Тэгэхэд тэрийг ингэж суулгаж агаад ингэж аваад тэгээ мөр Абраг ерөөсөө очингуудаа өөрөө нүргэж. Одоо бас болж байгаа ингэж байгаа ш. Нөгөө Премьер Лигт энэ үедрэлд ингээд олон хожигдоод яваад байгаа гэх юм гол шалтгааныг одоо бас нэг учир мэдэх хүнээс давлаад асуусан чинь Абрата муудалцаад Абраг хүссэн 8-ыг нь хийхгүй байгаа учраас ерөөсөө гэрээндээ л гэж байгаа. Албаар хожигдож байгаа. Албаар ингэж муу тоглож байгаа гэсэн. Тэгээ муу формтой байгаа болохгүй байгаа улсуудаа муудалцсан мөртлөө талбай дээр албаар гаргаад байгаа энэ чинь. Одоо тэр Дего Костаг хийхгүй байгааг нь мэдсээр сая тэр Макс шидэнгүүт Коста яагаачгүй яагаад. Тийм бит хоёрын дунд хайцаа байна. Яагаачгүй зүгээр тоглоно гэдэг. Тэр чинь албаар тоглуулаад бүр ингэж байхгүй болгож байгаа. Тэгээд одоо нэг тийшээ явах гэж шít наа чи одоо хаашаа бүүмэд одоо тэгээд нэг тийшээ л одоо явна. Одоо ингээл PR. Тэгээ ингэсэн байгаа хараа. За. Реал Мадридаас явахдаа тий стратеги төлөвлөгөө Жорж Мендистэйг нийлж сууж байгаад гаргасан байгаа. Удирдах зөвлөлийн 70% нь 60% нь явуулахгүйгээ шийдвэр гаргачих юм бол одоо бүр яаж ч болохгүй юм болно тий. 20 саяын төлөөд явна. 20 саяын төлөөд явахаар Абра тэндээс 20 сая чинь хөнгөлөлт үзүүлэе гэсэн, дэмжлэг үзүүлэе гэсэн гинэ төлбөрт чинь. За. Абра бас харж үзсэн гин. Нөгөө гэрээнийх нь нөхцөл байдлыг харж үзээд за яг чамаг явуул. Тэгсэн чинь нөгөө тэр Жорж Мендиш энэ хоёр чинь нэг шүнжийн ярьж сууж байгаад гангаа арга бодсон. Юусе тэр удирдах зөвлөлийнхэнд үзий ядаад байна. Нөгөө удирдах зөвлөлийн нэг нөхдүүдийнх нь утсыг сайхан олж жагаад Ханавагийн байгаа нэнштэй энэ гэсэн мессеж шиж бараг явуулж дургууг нь үргээд нөгөө өөрийнх нь тухай айгүй эерэг бодож исэн улсууд нөгөө прессийн үгэнд ороод та морин яг тагцсан байсан шүтцэн байсан улсуудын чинь эргэлзээ төрүүлж ингэж ганхуулаад чи юу нэрүүл юм уу өвчтэй юм уу гэж ингэж бодуулж байсан. Хүн чинь хүний муу талаас нь бодох айгүй амархан шүү дээ. Минутын л ажил шүү. Нэг нүдэн дээр нэг тэнхтэнгүүт шалдваргүй гэж шүү дээ. Тэгээд урал дээр явж байгаа Барса хамгийн мундаг нөө гэж чинь гар гэдгээ өгдөөд ингээ мөнгө төлөхгүй айхтар юусан аач юм. Тэг шүн нөгөө манайхан ч орондоо хууль засдаг энэ гэдэг чинь. Наа чи орондоо нэг юм бодож олох юм бол маргааш нас дэлхийн нийтийн тархийг бол янзын угаадаг гэж байна. Айх. Яа. Одоо энэ жил бол тэр Челсиг ингээд болохгүй байгаад багтан тэгээд тэд тоглож ямар ч уур амьсгал бүрдүүлэхгүй ингээд хайчаад худлаа өөрөө ярихаараа бид найдвар байна. Топ 4-ийг боддог байснаа боллоо. Тэгвэл топ 6 энэ. Одоо болохоор доошоо унч гэж байхгүй. Тийм. Тэгээд хамгийн гол нь 10 хэдэн тойрог ингээд явчихад тахад өөрчлөгдөх байвал одоо өөрчлөхөр боллоо шүү дээ. Тэгээ одоо яста гайхаад тэгвэл магадгүй бас энэ онцгой нэгэнтэй холбоотой байж наа чи одоо ерөөсөө тэгээд ингэж яагаад ингээд сайхан хөөгдчихгөөд хөөгдөхөр эднэр чи сайхан мөнгө зүг
яатгүй биш төлж болдгоо. Өөрөө хаяа яваагүй. Та нар намайг хөөгөө үздэг гэд гараа алгуулад өгдөг. Ааха. Хөөгдөг халагдах гэж бас нэг өөр тий. Ааха. Наач чистэн янзын нөхөр үз. Ааха. За тэгээд ерөнхийдөө бол ингээд ном маань ингээд үргэлжлээд явж байгаа. Дараагийн дугааруудаар хоёлаа. Энэ номоо үргэлжлүүлэхүү танд одоо ямар бест селлерийн үргэлжлүүлэлтийн төлөвлөгөө одоо харин одоо бест селлерийн үргэлжлүүлэлтийн төлөвлөгөө одоо би юу яамаар байна. Ааха. Кристиано Роналдо хэвлэгдэж байгаа сураг байна. За. Инги. Ном нь аль хэдийнэ гараад монгол хэлээр хэлээ. Тийм, монгол хэлээр нэг нөхөр орчуулад байгаа гинэ. Орос дээр тавигдахгүй болохоор би хүчин мөхсчих юм аа. Ааха. Мориньогоо бол одоо ингэ дуусгая. Одоо 3 дугаар ч явлаа. Одоо өөр эндээс наач одоо дахиад дугаар явангууд бүх юмыг нь баг ярьж. Яг нь одоо хүний ном одоо бүгдийг нь ярьж өгч одоо хэрэгтор нөгөө сурталчилгаа хийж байгаа боловч нөгөө матан гихчээр одоо тэгээ бүгдийг нь ярьж өгвөл амтан худалдаж авахгүй одоо орлого хагаа айчих уу. Ааха. Тэ. Энд чинь дэлгүүр мэлгүүрээр зарж байгаа. Өнөөс ямар над шиг ямар найс нөхдөөрөө дамжуулаад яачин. За тэгэхээр ер нь бол нөхцөл байдлын зүйлээс хамаарат бас. Тий яг үнэ. Нэвтрүүлэг маань ямар ч байсан үргэлжлэнэ. Тэгээ нэвтрүүлэг бест селлер бол үргэлжилдгээрээ үргэлжлэнэ. Жохон зочин юм байх байх гэдэг. Жохон зочин юм. Би бол зүгээр одоо яг Мориньогийн хамгийн одоо Реалдаг ийм байлаа, ингээд явлаа гэд ингээд энэ ном дуусч байгаа юм. Бисий төгсгөл хэсгээс нь ярьж байгаа. Түүнээс наад чин дээр цуврах уу, гуниглах уу, уутгарлах уу энэ төр гээд тийм юунууд байлаа л дээ бүлгүүд. Тэгээд тэр болгоныг манай хөлбөмбөгийн фанатууд худалдаа авах гэж өөрсдөө уншиж байгаа нь үз. Аха. Би бол тэгэж бодож байна. За, номны бол ард бас хамгийн сонирхолтой хэсгүүд бол бичигддэг. Тэгээд Жозе Мориньо 2013 онд Английн хөлбөмбөгт иргэн ирэхэд Челсигийн хөгжөөнд дэмжиж болон хүссэн хүлээсэн хэвлэл мэдээллийнхэн Агуу Баатраа иргэн ирлээ хэмээн баяр хөөр болон цэнгэлтэйгээр тэмдэглэсэн билээ. Гэвч өөрийн карьерийн хамгийн муу улирлыг Реал Мадридэд өнгөрүүлсэн Жозегийн ялтын уухайг тасралтгүй суурайлуулдагчийнх нь дүр төрхөнд ан цав гарч ирсний дохио болсон гэж үзэж болох уу? Онцгой нэгэн бол энэ цаг үеийн дэлхийн хөлбөмбөгт үннийг тесрэг бөмбөг мэт илчлэхийн цаагуур илчлэн дэлгэн үзүүлдэг хамгийн хүчит соронз мэт мөн онцгой мэт дүр юм аа гэж. Яг энэтэй бол санал нэг байна. Онцгой юм байна нэрээ. Онцгой нэгэн гэдэг чинь бол онцгой нэгэн гэдэг бол мундаг том онцгой юм байна. За ингэ нэвтрүүлгээ тэгвэл энэ түрээд өндөрлөе хоёлаа. Одоо энэ түрээд өндөрлөе. Одоо Жозе Мориньогийн тухай ярихад бол одоо ийм байна өрх юм. Мориньогийнхоо одоо тэгээд гайхамшигт талуудыг бол одоо их бага ярьчлаа. За 2016-аас 17 оны үеэрд Мориньо ингээд Челси энэ байдлаараа өгөөд одоо халагдаад ч юм уу хөөгдөж явбал аль багт харах бол гэсэн танд ер нь таамаг байна. Одоо наа чи амрах байлгүй дээ. Амрах одоо болмоор юм да. Интерийг дөрвөлүүлчлээ, Реалыг самарчлаа. Одоо Челсиг ингээд нэг Английн аврагт ганц дөрвөлүүлэх шүү дээ. Одоо ингээд тий одоо нэг бас нэг анализ хийж нэг 2 жил мэд одоо болсон дээр өгөө. Өөртөө дүн шинжилгээ өгөөд одоо болсон дээр шүү дээ. Одоо яг би бол тэгж одоо заавал ямар нэг тэгэл дахиад нэг газар авч чад. Одоо явахгүй. Одоо наадах чараа ингэн. За одоо ёстой нэг шүш. Аач одоо Португалийн шгшиг авах цаг нь өстой болсон. Харин тийм би одоо энэний мөрөөдөл ерөөсөө анхаарч ирэхдээ наач Португалийн шгшиг гэж л гарч ирсэн шүү дээ. Одоо томроод ингээд мөнгө эргүүлдээд одоо наач чи мөнгөөр тэр Реалаас авсан 70 сая яасан одоо Жоржо Мендиш нь 20 саяыг авсан баг. Тэр 50 саяыг одоо барж идэхгүй ш наач. Лондонд байр авсан уу? Байр авсан уу түрээсэлсэн үү нэг тэр амцаал юм байна. Эднэр яг байр аавна гэж байх ч түрээслэл тэр клубээр мөнгөний төлөвлөж байгаа л алгуулдаг биш. Тий. За ингээд нэвтрүүлэгтэй маань хамт байгаа бүх үзэгчдэд маш их баярлалаа. Хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлгийн одоо энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийнхаа төгсгөл бүгдээрээ Жозе Мориньотой холбоотой сонирхолтой баримтуудыг хүлээн авч үзээд тэгээд нэвтрүүлгээ төгсөх болно. Хөлбөмбөг бол дэлхийн номер 1 спорт хамгийн онцгой спорт юм. За тэр дундаас дэлхийн шилдэг дасгажуулагч тоглогчдын бестселлерийг бол манай нэвтрүүлэг та бүхэндээ хүргэгдгээрэй. Алдартай юм нэвтрүүлэг байгаа. За ингээд энэ удаагийн дугаарт оролцсон болж байгаахтаа баярлалаа. Хөлбөмбөг маань үргэлжилсээр байна. Дараа 7 хоногт бүгдээрээ уулзах болно. Баяртай үзэгчтэй. I'm friends with the monster that's under my bed. Get along with the voices inside of my head. You're trying to save me. Stop holding your breath. And you think I'm crazy. Хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг үргэлжилсээр байна. Жозе Мориньотой холбоотой сонирхолтой баримтууд.
Мориньо эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Түүний хамгийн сайн туслах, хамгийн сайн найз гэгддэг гэргийг нь Матилда Фария гэдэг. Мориньо Лиссабоны техникийн сургуулийг дүүргэсэн. Мориньогийн хамгийн шилдэг үзүүлэлт бол түүний 2011-ээс 12 оны Реал Мадрид баг байлаа. Тэр жил Реал Испани лигийн рекорд болох 100 оног цуглуулан авраг болохдоо 121 голыг оруулж байсан юм. 2010 онд тэрээр Баллон д'Ороос оны шилдэг засагжуулагчийн алдрыг хүртэж байв. Мориньогийн ээж Мария Жулия түүнийг бизнес чиглэлээр сургахыг үргэлж хүсдэг байсан ч тэр хизээж тухайн замыг сонгоогүй. Хизээж сайн хөлбөмбөгч байгаагүй Мориньо карьерийнхаа туршид 94 тоглолтод оролцсон байх юм. Португ удирдах эхэлсэн эхний жилээ тэрээр лигтээ 3 дугаар байранд багаа оруулсан. Харин улирал дуусаад тэр дараа жил манай баг аврагуудын лигт төрүүлнэ гэхэд нь олон хүн галзуу моо гэж түүнийг нэрлэж байв. Гэхдээ тэр хэлсэндээ хүрсэн Порту дараа жил нь аврагуудын лигт манлайлсан юм. Жозе Мориньо Португал, Испани, Итали, Франц, Англи, бүр каталон хэлээр ярьдаг. 2015 оны 12 дугаар сарын 18-ны өглөө ажлаас халагдсан Жозе Мориньогийн хамгийн анх хэлсэн үгс бол би амармаар байна гэж мэдэгджээ. I'm friends with the monster that's under my bed. Get along with the voices inside of my head. You're trying to save me, stop holding your breath. And you think I'm crazy. Хүлэмгийн бестселлер нэвтрүүлэг үргэлжилсээр байна.